Why did it explode the way it has? Every day you open it up and it's full of different memes or trends you can engage with, and it's really, really addicting. 100 сая хэрэглэгчтэй TikTok гэх платформд бараг л өдөр бүр шинэ мем зохиогдож, тэдний азтай хэдэн сонгогдсон тэр 7 өдрийнхөө эсвэл бүр тэр сарынхаа шилдэг мемээр сонгогддог. Жишээлбэл Chill Guy, Plankton, Mass and Following, Wexbolt, Low Taper Fed гэх мэт. Гэтэл 3 дугаар сард буюу энэ сар TikTok-ийн мемний гачигдалд ороод байна. Энэ явдал нь цаашаа зөрүүлэх маягтай байгаа байлээ. TikTok нь маш олон өөр платформуудыг тэжээдэг. Instagram, YouTube Shorts гэх мэт. Тэгэхээр тэр платформуудад ч гэсэн баг зэрэгээр нөлөөлнө гэсэн үг юм. TikTok-д маш олон сайн мем хийдэг хүмүүс байдаг байсан. Тэднийг ярихын тулд 2023 он руу буцаж хөв банжлыг ярих хэрэгтэй. Хөв банжил нь TikTok-д маш энгийн зүйлсийг ихсгэл ашиглан маш инээдтэй байдлаар хийж TikTok-ийн гайхалтай эр үеийг эхлүүлв. Тэр үеэс хойш Mox ашиг хөгжилтэй мемийг хийгчд гарч ирэн 2024 он руу оруулж ирсэн. 2024 онд гарч ирсэн мемнүүд бол үнэхээр бест байсан. Эцэст нь 2024 оны сүүлчээр Let Him Cook мемний эзэн буюу Wexbolt-ийн маш том эрүү эхлэв. Гэсэн ч хүмүүс Wexbolt-ыг мемнүүдээ арай л чирч байна гэх шалтгаанаар бүх хүмүүс түүнийг unfollow хийхээр болов. Тэр явсаар мем болж 2024 оны 12 сарын 31-нд бүгд Wexbolt-ыг unfollow хийхээр тохирсон. Тэр үеэс хойш Wexbolt-ийн эрүү дууссан. Одоо Wexbolt мем зохиогож болж зохиосон ч хүмүүс тоохоо билсэн байна. Wexbolt-ийн дараагаар 2025 он болж 25 онд мем гарах үйл явц мэдгэдэггүй зудааширч эхэлсэн. Тэгэхээр би та нарт мем хэрхэн бүтдгийг товшихнаар тайлбарлаад өгье. Мемнүүд од болохоос өмнө бараг л сарын өмнө хийгдэх ёстой байдаг. Жишээлбэл та нарын мэдхэр Chill Guy мем 11 сараас эхлэн хүмүүс ашиглаж бусад платформудаар тархан мейнстрим болж чадсан. Та нар ихэнх л харж ирсэн байх. Гэхдээ Chill Guy мем 11 сард од болсон ч анх 9 дугаар сард хийгдэж байсан. Эндээс харж болно. Мемнүүд од болохоос өмнө нэг юм уу 2 сарын өмнө хийгддэг. Гэхдээ энэ бүхэн өөрчлөгдөж мем хийхээ болсон шалтгаан нь Wexbolt-аас шалтгаалсан. Тэр маш сайн мемнүүдийг хийж мейнстрим болгосон ч хүмүүс түүнийг mass and follow хийсэн. Энэ 2025 онд буюу бусад мем хийгчдэд нөлөөлж хинч мейнстрим мем хийхээ болж айж эхэлсэн. Нэг л сайн мем гарч ирвэл хүмүүс шууд тэр мемийг хайж дараагийн мем рүү орхуулсан. Тэгэхээр 2 сард ийм шалтгаанаар ямар ч сайн мем хийгдээгүй учраас хийгдсэн ч хүмүүс шууд хаяад байсан учраас 3 дугаар сард бидэнтэй ямар ч сайн мем золгохгүй байгаа юм. Гэсэн ч энд хүрээд дахиж мем хийдгөө гэсэн үг шүү дээ. Байж болох хамгийн хурднаар шинэ мем гарч ирээсэй гэж хүсье. Мемчлэлтэйг TikTok-ийн антай байлгатай нэг зүйл бол эдит зүйсээр орох үлээ. Тэгэхээр бид дахин шинэ мем гарч иртэл хүлээж лээ.